Газар зүйн заалт гэж юуг ойлгох вэ? Барааны тэмдэг газар зүйн заалтны тухай хуулинд газар зүйн заалтыг тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал, заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шин чанар бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн тодорхойлолтыг газар зүйн заалт гин хэмээн тодорхойлжээ. Энгийнээр тайлбарлавал тухайн газар нутгийн түүхий эд хүн хүчийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлсэн бол тухайн газрын нэрээр нэрлэгдэх буюу нэг ёсны овоглж байгаа гэсэн үг юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тухайн газрынхаа уур амьсгал, хөрс гэх мэт орон нутгийн газар зүйн нөлөөгөөр өөрийн онцгой чанараа олж авдаг. Үүсэл гарлын нэр гэж юу вэ? Үүсэл гарлын нэр гэж үйлдвэрлэгдсэн газартайгаа шууд холбогдсон онцлог шинж бүхий бараанд хэрэгэлдэг газар зүйн заалтын онцгой төрөл юм. Гарал үүслийн газрын нэр нь газар зүйн заалт гэсэн ойлголт дотор багтдаг. Газар зүйн заалт нь тухайн бараа бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлсон газар нутгийн газар зүйн нэр дангаараа эсвэл тухайн бараа бүтээгдэхүүний нэртэй хосолсон хэлбэрээр илэрхийлэгдэж болно. Газар зүйн заалт бүхий бараа бүтээгдэхүүнийг дараах байдлаар тодорхойлдог. Бараа бүтээгдэхүүний нэр нь газар зүйн заалтаас бүрдсэн байх. Газар зүйн заалтад хамаарах бараа бүтээгдэхүүний тодорхойлолт нь хим, физик, микробиолог, бүтцийн шин чанарыг агуулсан байх. Газар зүйн заалтад хамаарах газар зүйн бүс тодорхой байх. Газар зүйн заалтад хамаарах бараа бүтээгдэхүүн тухайн газар нутгаас гарал үүсэлтэй болох нь нотлогдсон байх. Гарал үүсэл хүний болон байгалийн хүчин зүйл нутаг дэвсгэрийн онцлогтой холбогдож тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болох нь нотлогдсон байх. Тухайн бараа бүтээгдэхүүнийг гаргаж авах, олж авдаг нутгийн үл өөрчлөгдөх тогтвортой аргын талаарх тайлбар. Газар зүйн заалтад тавигдах шаардлага. Дараах зүйлийг газар зүйн заалтад тооцохгүй. Газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсвэл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал, заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шин чанар бүхий бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн тодорхойлолтод хамаарахгүй бол тооцохгүй. Дараах газар зүйн заалтыг бүртгэхгүй. Газар зүйн заалт нь Монгол улсын нутаг дэвсгэрт тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний ерөнхий нэр болсон бол